Манай аймагт зэрлэг амт зориулсан ус цэгүүд одоогоор нэг 23 байна. За түүний 12 нь одоо камерын хяналт тавиад за улирал болгоо очиж камерынхаа бичлэгийг шүүдэг. Одоо нөгөө зэрлэг амтын мониторингийн судалгааг бол зэрлэг амтны услах худаг нэртэй төрийн бас байгууллагатай хамтарч ажиллаж байна. За тэгээ манай ус цэгүүдийн хамгийн зүүн зохиол одоо цагаан ад хамгийн баруун зах гэхэд одоо 3 цэсийн баруун говьт байна. За урд зах нь ихэд одоо Баяндлаа сумын хал зурд одоо хэдээс 20-30 км-ийн зайтай. Хойд зах нь одоо Мандлава сумын хар хором өсгөх гэдэг энэ цэгүүд дээр зэрлэг амтны худгуудыг бол орон нутгийн төсөв болон одоо уулуурхай хайгуулын цооногийг тогтчлох сэргээр одоо ингээ байнгын устай байлгаж ингэж ажиллаж байна. Тэгээ яг орон нутгад нутаг орондоо бас байгаль орчин ан амьтанд бас хувь нэмийг оруулж ер нь зэрлэг амтныг өсгөх хуржуулах тал дээр бас тавьдаг цаа зовж авдаг учраас энэ ажилдаа тэгэл цаашид өөрийнхөө хувь нэмрийг бүрэн дүнд ажиллаж оролцсноо гэдэг хэлэх байна да.